За шөнийн мэнд тэгээд урд нь ярьсан байгаа юуны чөлөө цагийн пэйжигэндээ зориулсан лайв гэсэн үг. Пэйжигэндээ зориулсан лайвыг 7 хоногийн бүтсэн өдөр болгон орой амралтын өдрийн орой явуулж яа гэж. Айхтар оройтойг болуудаа гэж бодож байна. Яг ер нь бол зарим айлууд бол 10 өнгөрөөд унтчихдээ юм байлээ. Тэгээд маргаашийнх нь ажлаас суулдаг баг. Тэгээд янз янз л байгаа. За өнөөдрийн сэдв өглөөний дараа бид хайчдаг вэ? Удам судар тэгээд өвгдээдэс энэ өвлөгдөх, хувилах гэдэг энэ сэдвээр ярих гэж байна. Тэгэхээр энэ одоо миний ярих гэж байгаа энэ зүйлүүд бол шашинтай нэг холбоотой биш. Ер нь бол би нэг шашинтай холбож ярьдаг. Энэ өөрийнхөө жоохон зөнгөөр л явдаг гэсэн үг. Өөрийгөө бодлоор л. Тэгэхээр хойд нас байдгүй. Хойд насны тухай эртнээсээ л юм ойлгоцтой байсан. За бараг ухаанд иргэншилт, оюун ухаанд хүндрэлтэн үүссэн цагаас л энэ хойд насны асуудал, тэгээд хойд насандаа бас ингээд диважин, там, энтер гэсэн юм олон ойлголтууд. Энэ саяхны юм биш юм. За нэг ерөнхийдөө бол одоо юу гэдгийг 15,000 жилийн өмнө нэг жолоон зүсэн мэсэг байсан. Тэгээд нэг 5,000 жилийн өмнө бол соёл иргэншил, соёлд хүн төрлөختөн гэдэг үеэс л жолоон зүсгийн үед ч гэсэн бас хадны сүг зургууд, элдв долоонууд дээр бас тэр зүйлүүд үүссэн байгаа. Египтийн соёл дээр бол маш тодорхой байж байгаа. Дэлхийд дээр шийдэн том соёлууд байгаа шүү дээ. Тэрний Египтийн соёл дээр бол маш тодорхой байж байгаа. Дараа нь энэ буддын, күнзийн гэдэг юм уу, даоны гэдэг юм те. Энэ олон соёлууд дээр бол энэ хойд насны тухай. Энэ харьцангуй залуу шашин бол Христийн шашин шүү дээ. Тэгээд хамгийн сүүлд гарсан шашин бол лалын шашин. Тэгээд энэ шашингууд дээр ч гэсэн тэр урдны нөгөөх олон мянган жилийн ярьжсэн энэ зүйлүүдийг л бас давтаж ярьсан байна. Тэгэхээр энэ бүх цаг хугацаанд хүмүүс яагаад ингэ хойд нас сонирхоод идэх? Үнэхээр юм байдаг болоод тэгээд байгаа юм уу? Эсвэл таагаад байгаа юм уу? Эсвэл зүгээр шашны айдсаа. Шашин гэдэг чинь бас нэгэн төрлийн айдас шүү дээ. За чи одоо энэ наснда буруу юм хийвэл хойд наснда тамд очноо тэр гэл. За эсвэл зөв юм хийвэл диважинд очноо тэр гэл. Тэгэхээр ийм айдас төрүүлэхийн тулд хүмүүсийн дунд зохиогдсон ийм үлгэр домог юм уу гэж. Тэгэхээр энийг бас баримтгүй ярмаар байна. Энэ зүйлүүд одоо юу гэдэг энэ өсний дараа хүн үлддэг юм а гэдэг. Ухамсар ч юм уу, энерги ч юм уу, одоо өөр юу гэдгийг бодос санаа ч юм уу үлддэг юм а гэдгийг олон зүйл дээр нотлодог. Хамгийн том нотлогоо нь бол Вангелия гэдэг. Болгарын зөнч байгаа. Биднээс ярьж хэвшснээр бол Ванга эмээ гэдэг. Тэгээ ягаад эмээ гэдэг юм бэ гэхээр ер нь өдөл насандаа алдартай болсон л доо. Өдөл насандаа алдартай болсон. Тийм учраас эмээ байх үеэр нь хүмүүс дэлхийн ертөнцийг сайн мэддэг байхгүй. Тэгээ Ванга эмээгийн Монгол орчуулгыг нэлээд олон номнуудыг би уншсан. Нэлээд залуу байхдаа. Ер нь би бага залуу наснасаа л
далд ертөнц энэ сүнс сүлд өгснөө дараа хайждсан болдоо гэж ингэж боддог байсан. Тэгээ тэрнийг дагуу судалдаг. Болдоо барины цаг хангалттай байгаа, барины цаг авахгүй шууд ирдэг шүү дээ. Тэгэхээр энэ лайвын дундуур янз янзын юм бичихгүй байвал лайв хийдүүлээ сайхан тайван явуулна л гэсэн утгатай. Ванга эмээгийн тэр хувийн амьдрал үзүүс хүмүүсийн сэтгэгдэл тэр олон зүйл дээрээс ер нь бол сүнс байд юм аа л гэдэг. Тэгээ энэ бүр тийм найгуу худлаа зүйл үг гэхлээр бодтой. Бодтой дээр бүр арай дэндүү бодтой. Хүн тийг зохиож чадхааргүй. Тийм зүйл. Тэгээ яагаад ганцхан тэр одоо юу гэдгийг Ванга гэдэг хүн энэ дэлхийн энэ олон тэр бом хүн байж энэ олон зуун сая хүн дотроос ганц хүн гэж мэддэг юм бэ гэж. Тэгэхээр энэ өгөгдөл биднээс энэ хит нарийн мэдрэмж гэж байгаа. Энэ хит нарийн мэдрэмж маань тийм ховор байдаг юм байна л да. Энэ тэнгэрийн од шиг юм илбэг биш, маш ховор байдаг. Тэгэхээр энэ гоц мэдрэмжтэй төрөх, далдыг мэдрэх гэдэг зүйл маань хүн болгонд энэ тэгш заяагддаг уу, харагддаг уу, ийм л зүйл юм байна. Бид бол энэ өөрийн нартай амьдралын энэ бодолтой дарагдаж явсаар байгаад за нэгэн төрлийн хүсэл шунал хоёртоо захирагдаж тэрнийхээ араас хөөцдөж явсаар байгаад тэгээд энэ амьдралаа бардаг. Бид юугаа мэддэггүй. Өөрсдийн дотоод ертөнц, өөрийн дотроо анивчаад байгаа сүнс, сэрхгээд байж байгаа сүнс, сүнсний хилэмж гэж байгаа. Энэ зүн савин гэдэг маань бидний бодлоос гардаггүй зүйл шүү дээ. Бидний бодол бол хүний ерөнхийдөө ухаарал бодол гэдэг зүйл бол их тийм богинохон зүйл байхгүй. За хүний одоо юу гэдгийг оюуны багтаамжийн нэг далай метр бодоход, далай шиг бодоход бидний нэг насны бодол өндөр шанагны дайнил тийм өчүүхэн байхгүй. За одоо жишээл би нэг 50 гаруй жил амьдэрсэн байлаа гэж бодъё. Миний хүүхэд наснаас ахгуулаад 50 жил цуглуулсан миний ухаарал маань л миний бүхэл ертөнц болоод байна шүү дээ. Би ертөнцийг бол нэг 50 жилийнхээ л ойлголцоор дүгнж байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань тэр энэ нарийн мэдрэмжийн энэ зүйлийг мэдэхгүй байна л гэсэн утгатай. Мэдэх юм боломжгүй байхгүй. Би нэг урдныхаа дайв дээр би нэг ярьжсэн. Хүн 200 насалдаг байсан бол 200 насалдаг байсан бол бид нар харьцангуй бас ингээд шунал тачаал энэ өс хонцон энэ сэтгэлийн энэ олон зүйлүүдийг огоороод тэгээд бид яг мөн чанараа олж чадах тийм цаг хугацаа байсан болоо да гэж хүн даанч богинохон насалдаг. За ер нь ихэнх улсууд нэг 50-аас 70-ийн хооронд ихэнх улсууд хорог орхиж байгаа шүү дээ. За тэгээд Азтай нэг 80 гарч ийн. За тэгээд 90-100 руу бол бүр цөөхөн болчихж байгаа. Тэгэхээр биднээсийн ухаарах цаг хугацаа их богинохон байхгүй. Биднээс утга учиргүй амьдралын цаг хугацаа нь яг тэр хооронд болчихж байгаа. Ер нь дунджаар ингээд харахад за яг би нэг 50 гарсан юм шүү дээ. Тэгээ ингээд харж хахад хүн ер нь нэг 50 хүртлэе бол энэ амьдралын доороос өндийч чаддаг юм бэл. Амьдралын доороос өндийч чаддаг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр за нөгөө нэг хэрэгцээ шаардлага хувцас хуунар тэгээд гэр бүлийн асуудлууд тэгээд эргэн тойрны хамаатан садан ах дүүнэр тэгээд нэг атаа хорсол нөгөө шунал тачаал нөгөө үржилд орох нөгөө үр хүүхдэд хижээх өсгөх энэ амьдралын энэ нартай амьдралын энэ зүйлээсээ салж чаддгүй учраас бид нар мэдэрч чаддаггүй. Бид нар юуг мэдрэх ёстой вэ гэхээр бидний дотор ер нь юу байгаад байгаа юм бэ гэдгийг. Бидний дотор ер нь юу байгаад байгаа юм бэ гэдгийг. Бидний дотор бол илэг уушиг зүрх гэж бид нар нэг эмдэгт эхо ч юм уу эрентхэн аппаратаар харуулах нэг тиймгүй хэмжээнд л бид нар доторт
хань арьсан тодорхой мэдэрч байгаа гэхээс бидүүсийн дотнодын адуусан амьтнаас өөрөө бас нэг юм байна гэдгийг бол юусэн мэдэрч чадахгүй байхгүй. Адуусан амьтнаас өөрөөр бас нэг юм байгаад байна гэж. Бас нэг юм байгаад байгаа байхгүй. Социализмын үед чинь хөдөлмөр хүнийг бий болгодог гэж номлодог байсан. Хөдөлмөр хүнийг бий болгодог. Одоо юу гэсэн үг вэ гэхээр их чи одоо их ажиллах тусмаа илүү их ухаантай болно, илүү их юу гэдгийг төгсрөн гэгэрнэ гэдэг. Илүү их ажиллах тусам. Боддын шашин идэрч болохоор ерөнхийдөө чи ном, лам, бурхан гурваа шүлээд яваа гэтэргээд ном багш идрээ. Тэгэхээр чинь бас нэг өөр юмнаас чи ухаарлаа олж авна гэдэг утгатай. Яг сэтгаарт нь болохоор чи дотж байгаа өнгийн дотоодоо нэгж өөрлөгөө төвлөр тэгвэл чи гэгэрл энэ амьдралын үнэн худлыг ойлгоно гэдэг. Гэхдээ бид нар амьдралын үнэн худлыг ойлгох бол хангалтгүй зүйл. Яг уу одоо ингээд буруу юм хийвэл нүгэл зөв юм хийвэл буян гэдэг нэг иймэрхүү яг уу шуналт тачаал хоёрыг зохицуулах, балансыг барих огт байхгүй гэсэн үг биш шүү дээ. Тодорхой хэмжээний шунал бид нар чи амьдралын шунал гэхэлэр бид нар дандаа дэлгүүрээс худалдаж авах юм боддог байхгүй. Дэлгүүрээс худалдаж авах алт мөнгө ч юм уу одоо юу гэдэг эсвэл мөнгөө цуглуулах ч юм уу те. Тэгээ тэрэндээ хүрэхэд бол хин нэг үүнийг хуурах ч юм уу эсвэл өөрдөх хулгай хийх одоо эрх мэдэл албан тушаад идэргээд ингээ бүр бүтгөөр явчихдаг. Шунал маань олон янз байгаа байхгүй. За одоо жишээлбэл амьдрах шунал байна. Амьдрах шунал байна. Тэгээд яг эдийн шунал байна. Сексийн шунал байна. Энэ донтолтын шунал байна. Архитектийн, тамхиталтын одоо өөр хар тамхигээд маш олон шунлууд байгаа шүү дээ. Дэмий тэн шунал хүртэл байдаг шүү дээ. Дэмийрээд ингээд тэний золинтой явчихдаг. Тэгэхээр энэ шунал тачаалыг ойлгох амархан гайгүй. Энэний цаашгаа ингээд дамжруулаад ингээд харахаар бид нар өгсний дараа хайчих вэ гэдэг энэ асуултан дээр очиж байгаа. За яг нартай амьдрал ийм байдаг юм байна. Шундгийн байж, тэгээ хандгийн байж, зарим ханахгүй явсагаад үгтгийн байж, тэгээд эцсийн амьдрж байгаа хугацаанд цуглуулсан юмудаа бүгдийг орхиод өөрөө тэгээд үгүй болдгийм байж, тэгээд үгтлээ цуглуулад яста энэ амьдралын зорилго бодгоо цуглуулж ирсэн тэр бүх юмуд нь хүнийг болдгийм байж, хүнийг болно шүү дээ. Өөр хүүхэд хамаатан садан ч юм уу эсвэл юу гэдгийг өөрөө танихгүй хүмүүсийг ч болно шүү дээ. Бидээс энэ нэг насны амьдралдаа зорилго болгож амьдралын зорилго мөрөөдөл болгож цуглуулсан бүх юмуд маань энэ дэлхий дээр үлдэн шүү дээ. Бид нар өөрсдөө байхгүй шүү дээ. Байхгүй болчих шүү дээ. Тэгээ энийг бол ойлгох болно. Гэхдээ тэгээд яах вэ? Тэгэл ингээл өгчдөг бол өгтөө бүр ор мөргөө алга болчдөг бол ор мөргөө алга болно гэж байна. Одоо чандардаг ч юм уу, булдаг ч юм уу. Тийм байдаг бол одоо бид нар одоо ингээд нэг гяласан сайхан хувц сундар өмсөөл том байшин, том машин, одоо өөр юу гэдгийг хадгаламж тэгээд нэг бие биенээсээ илүү харагдахын тулд янз бүрийн өнгийн юм зүүгж барих, үс зүсээ засах, нүүр амаа татуулах, чангах, хумс хуруугаа будах ямар шаардлага байна гэж бодогдохоор. Тэгтээ ингэж бодохоос илүүтэйгээр хүү яагаад энэ хүртэл хөгжчихгүй гэмээр. Энэ хүртлээ яаж хөгжив гэж. 2000 жилийн өмнө их чинь хумсаа будах, барих, нүүр амны энэ өнгийн юмнууд энэ хэдэн мянган энэ гоо сахны бүтээгдэхүүний тухай ямар ч ойлгоц байгаагүй шүү дээ. Яг хаад хатад янз янзын юмнууд хүнцэл мүнцэлгээд амьтны цос байгалийн цос будаг гэдэг янз янзын тийм юу гэдгийг байгалийн гаралтай эко юмнаас хаан хатад тэр хөрөнгөтэй эрх мэдэлтэй тийм улсууд хэрэгжилсэн та. Гэхдээ өнөөгийн төвшөнд хүртээ ингэж хөгжөөг байхгүй. Бид нар одоо ингээд би та бүхний өдөөс яриа сууж байгаа хэмжээний ингэ технологи энэ төр хөгжиж байгаагүй шүү дээ. Энэ тэгээ яаж ингэж бий болоод байна? Энэ дээхэн үедээ хүмүүс тэнэг байж байгаа одоо хүмүүсний юм ухаан тоолоод байгаа юм. Энэ асуултуудаа бодож эхлэх хэрэгтэй байхгүй. Тэр тэгж их ажилтдаг байсан бол одоо манайдасаа илүү их ажилтдаг улсууд байна шүү дээ. За одоо юу гэдгийг усны минж ч юм уу те. Чи зогсоо зайгүй ингээд монд мэрэл ингээд нэг юм хийгээл далан барайл мэрэл.
годо шоргоолж байж ин тэгээд баян тэгээд тэр шоргоолжны колон тэр чинь бол тэр нэг амар зохион байгуулалттай тэгээд ажилчин шоргоолж хатан шоргоолж идэргээл бүрстэ хуваарлалтай хөдөлмөрийн хуваарлал тустай амар ихтэй зөвгий ч юм уу те. Одоо тэдэр нь тэгээд төгсрөө явчихгүй яасан. Ерөнхийдөө одоо ингээд ганцхан энэ дэлхийд дээр байж байгаа энэ олон төрөл зүйл дотроос яг ганц хүн ингээд байна уу? Тэгээ би дахин та нараас бас асуумаар байгаа байхгүй. 5,000 жилийн өмнө байсан улсууд нь тэнэг одоо манайд нь супер болчиход байгаа юм уу? Бид нар одоо амар супер ухаантай, сүүлийн үеийн супер ухаантай төрөөд тэрнээс өмнөх нь жоохон модгоо тэнэг байдаг юм уу? Энэ тэгээд яаж ингэж төрөлт болгон дээрээ ингэж төгөлдөр болоод байна уу? Төрөлт болгон дээрээ ингэж улам сайжраж яваад байна уу? Пүрүс 10, пүрүс 11, пүрүс 20, 30, 40 гэдэг шиг ягаад ингэж ланд юу гэдгийг 80, 100, 105, 200, 300 гэдэг шиг ягаад ингэж үйлдвэрлэл болгон дээрээ ингэж сайжраад байна уу? Энэ юунаас болж байна уу? Тэгэд энэ насжилт нь тэгж урт болоогүй. Насжилт нь бол одоо нэгээс тэр 50-60 нас хэврэл байгаа шүү дээ. Энэ хүн төрлөختний насжилт ба тийм уртсаагүй шүү дээ. Яг ангаа ухаан гарч ирсэнээс хойш арай айгүй болсон л доо. Хуучин чинь бол одоо пенцилин эдэргээд энэ юунууд гарч ирээгөө антибиотик гэдэг гарч ирээгөө хахад хүний насжилт их богинохон байсан. Хамрын ханиад хатгаа тэгээд ийм биднээсээ одоо өнөөдрийн энгийн өвчнүүдээр маш олон улсууд өгчдөг төрөлт бас ингээд хоёр хүний нэг хүүхдэд амьд үлддэг нөгөөт нь өгчдөг их үрийн эндэгдэл их байсан л да. Яг ангаа ухааныхаа талаас. Гэхдээ ангаа ухаан хөгжөлтөө бас яаж ингэ явчих вэ? Биднээс одоо юу гэдэг бие биендээ үлдээсэн тэр ном судраас ингэж гяс уншаа сураад ингээд хүмүүс ингээд цаашаа ингээд яваад байна уу? Энэ сайн зүйл байхгүй. Хүүхэд төрөнгүүтээ эсвэл мэдээлэлтэй төрөд байна уу? Мэдээлэлтэй. Хоосон толгойтой биш. Уг нь зүгээр ингээд бодоход бол хүүхдээ чи одоо цагаан цаас шиг дээр нь юу ширэж болно гэрийн өмжил идрэж яриад байгаа шүү дээ. Хүүхдийг нь яаж сурах вэ, ямар сургууль сурах вэ тэрнээс л шалтгаална гэж хүн ямар хүн болох нь. Хэрвээ хүн ер нь төрөхтөө л юу чгүй тархин хоосон төрөл тэгээд амьдралынхаа явцад суралцдаг бол биднээс өнөөгийн хөгжил байх уугүй юу? Өнөөгийн хөгжил байх боломжгүй шүү дээ. Бид яг аратан амьтантай яг адилхан байхгүй. Аратан амьтан чи яг биднэртэй адилхан тэгэл бас төрж байгаа. Тэгэл бас эсвэл нэг өвсөө идэх нь өвсөө идэл бие хамгаалах хурдан тавьж сурж байгаа. Нөгөөх нь бол мах идж байгаа л тэгэл бас нэг амьтан агнж сурж байгаа тэгэл өчөж байгаа шүү дээ. Хүн ер нь ингэж хөгждөггүй мэдээлэл авдаггүй байсан бол яг чулуун зэвсгийн үетэйгээ адилхан биш шүү дээ. Чулуун зэвсгийн үед ч баг байхгүй шүү дээ. Бид одоо ингээд самарчтай адилхан ингээд модноос жимс сулгаж идэх ч юм уу одоо өөр юу байдгийг тэгэл үржилдээ ороод тэгэл ингээд бүл үсгэж сүрэг үсгэж явж байгаа л тэгэл өгчдөг санамсаргүй байдлаар ч юм уу. Нэг тиймэрхүү байдалтай л ш. Бид нар яагаад хөгжөөд байна вэ? Хөгжөлтөд бүр яагаад ийм супер болоод байна вэ? 100 жилийн өмнө амьдарч байгаа нэг хүнийг авчираад өнөөдрийн энэ зөвхөн зөвхөн Монгол 100 жилийн өмнө тэр хувьсгалын үед амьдарч ирсэн хинч байдгийн долгор ч юм уу дорж тулмаа ч юм уу ямар нэгэн зүгээр жигэл жирийн нэг малчныг авчираад өнөөгийн Улаанбаатарын төв тавьчихад гайхах шүү. Гэхдээ ч юу вэ? Би хаана хүрээд ирээ? Энэ диваач нь уу? Там нь уу? Там нь юм уу диваач нь юм уу гэд гайхах. Ягаад гэвэл биднээс яг өнөөдрийн амьдралыг ойлгохгүй. Энэ машин тэрэг, энэ барилга байгууламж, энэ хүн ингээд ийм чулуу цементтэй бүр алхаж байгаа гэдэг ерөөсөө ойлгохгүй. Тэгээд ингээд бүгдээрээ нэг юм хар ийм хавц шиг гарч ирээд яриад дүрс мөрсө гаргаад ингээд ярина гэдэг. Оохт ойлгохгүй. Тэднээс бүр зүүдэн ч байхгүй байхгүй. Бүр зүүдэн ч байхгүй. Бас нэг үлгэр домог байгаа штэ ингээд нэг баатар гарч ирээд мангасыг ялаад тэгээд амар сайхан дажараад тэр үлгэр дотор ч юм байхгүй шүү дээ. Үлгэр дотор нь ч одоо өнөөгийн энэ хөгжил дэвшлийн төсөөл байхгүй. Тэг яагаад бид нэр ингэж зөвхөн 100 жилийн өмнө ийм байсан ч ганц Монгол биш дэлхийн ертөнд 100 жилийн өмнө ийм байж хахад өнөөдрийн энэ 100 жилийн дараа ийм болчиход байна.
Тэгэхээр хойд нас байдаг байхгүй. Хойд нас байдаг. Хүн давтагддаг байхгүй. Би нэг бүр холоос та нарт тайлбарласан шүү дээ. Бүр холоос. Тэрнээс зүгээр нэг шашин шиг ингээд нүгэл хийвэл яваажинд юу гэдгийг нүгэл хийвэл там руу явдаг, тарчилж өгдөг, юу гэдгийг сүнс нь амардаггүй. Боён хийвэл бид нэг яваажинд очиад нэг цагаан өмөрхтэй хөөгнүүд хоол унцөөгөө тэгээд тэнд нэг хөгжим тоглоод дандаа хажуулж хөвтөө тэгээд би тийм балаа юм ярихгүй. Би энийг өөрийнхөө тайлбарлаж байгаа байхгүй таа хүнд. Бид яагаад хөгжөөд байна вэ? Бид өвлөгддгүү бол бид нар хөгжиж чадахгүй байхгүй. Биднээсээ одоо юу гэдгийг сүүлийн 50000 жилийн энэ туршлагыг номон дээр бичсэн байлаа гэж бодъё. Бид нар тэрийг яс сураад цааш нэгээ хөгжүүлж явах биднээс амьдралын боломж нь жоохгүй, тархины чадалч байхгүй. Зүгээр энгийнээр тайлбарлахад бид нар одоо юу гэдэг сур бичгээс ч юм уу те одоо дөнгөж төрсөн хүүхэд одоо юу гэдгийг 10 жилийн сургуулиас ихтэй сургуулиас ингээд шууд ойлгонгуудаа ингээд үргэлжлүүлээд хөгжүүлээд те урдны улсууд ингэж ийсэн юм энэс чааш нь хэдүүдээ ажиллацгаая гэд ингээд явах боломж бас байхгүй байхгүй. Биднээс цархины чадамж хүрэхгүй. Тэгээ яагаад бид нар ингээд улам сайжраад явна вэ? Одоо ингээд 50 жилийн дараа 100 жилийн дараа бид нар бүр амар болно шүү дээ. Бүр амар баг магадгүй энэ газараар явдаг машин идэр бол бүр хоцрогдсон домог болно шүү дээ. Идэр ч дөрөв дугуйтай хаймраар яатсан хийлчсэн хаймрыг хийсэн дөрөв дугуйтай ингээд утаа гаргадаг бензинээр ажилладаг ийм машин унаад ингээд явдаг байсан юм байлаа. Пүү ямар бүдүүлэг юм бэ гэж ярина шүү дээ. 100 жилийн дараа магадгүй тэгж ярина шүү. Бүгд одоо юу гэдгийг сэрэг тэрчим хүчээр сансар дэсчдэг чөлөөтэй хаач хамаагүй ингээд чөлөөтэй нисээд буугаа явцдаг иймэрхүү хөгжил дэвшид очиж штеп. Энд ч одоо хөггөл яваад байна. Тэгээ биднээс нэг одоо өнөөдрийн алцаал унаал барайл би үүндээ гайхаад байгаа энэ машин тэр нэг төмөр дотор суугаад хаалган татаж хаадаг маадаг энэ зүйл маань бас л бид нар нэг үхрэл хэрэгтэй явж байгаа үе шиг хоцрогдно гэсэн үг байхгүй. Яагаад бид нар ингэ хөгжөөд байна? Тэгэхээр энэ ерөнхийдөө дараа төрөл гэж байдаггүй. Дараа төрөл гэж байдаггүй. Ер нь хүн өвлөгдөх бид нар өвгдээсэн сүнсийг тэлж явдггүй гэдэг асуулт чи хариу ерөөсөө энэ байна. Ерөөсөө энэ. Яг нэг дэлхий дээр амьдарч байгаа тэр халуун галуу, усан галуу, мөсөн галуу, зүсэн зүйлийн галуйд туулаад ирцсэн байж байгаа энэ амьтад яагаад хөгжихгүй ганцхан төрөл зүйл хүн гэдэг. За хүн дотроо одоо Неандертал гэдэг юм уу одоо өөр янз янзын Homo sapiens гэдэг хоёр хуваагдаад ингэ явж байгаа. Гэхдээ л хүний төрөл байхгүй. Тэгвэл бид нар яаж ингэж супер болоод байна вэ? Энэ ерөөсөө л бид нар энэ урдныхаа төрлийг тавтаж явж идэг. Хүн шинээр бий болдоггүй байхгүй. Цоошин хүн гэж байхгүй. Миний чи хариулт нэрсэн энэ. Бид цоошинэр хүн болдоггүй байхгүй. Одоо шиг манай хоёр хүү байна шүү дээ. Манай Модуна Атила хоёр. Манай Модуна Атила хоёр бол бас л өвгдээдсийн нэг хувилбар яваад байгаа байхгүй. Шинжлэгдсэн хувилбар эдгээр буцаж ирээд байгаа байхгүй. Ингээд цаашаа замхраа гадаг болчдгоо. Буцаж ирээд ирээ. Буцаж ирэхдээ тэр амьдралынхаа бүх мэдээлэлтэй орж ирээд идэг. Тэр хүний амьдралын 50 ч юм уу 60 жил ч юм уу амьдрсан тэр амьдралынхаа мэдээллүүдтэй орж ирээд идэг. Тэр олон дахин давтагдсан энэ олон төрөл зүйл чинь маш их мэдээллийг өөр дээр агуулж идэг. Хүн хэдий ч энд дэлхий дээр энэ нартай амьдрал буцаж ирнэ төдий ч тэр олон өвгдээдсэн мэдээллүүдээ өөртөө агуулж идэг. Тийм учраас супер гэдэг байна. Тэр нь зарим толдоо зарим сайн юу гэдэг удам судар мундаг одоо юу гэдгийг хаад тайж өндөр язгууртай боловсралтай мэдлэгтэй тэр хүмүүсийн мэдээллүүд ингэж овооруулт яг тэдний удмын мэдээлэлд оруулт тэр хүн супер болж шít. Харц язгуурт боол ч юм уу одоо юу гэдгийг зарц тийм усуудын үр сад ингээд эн чинь хүн болон яг ингэж жигд мэдээлэлтэй орж ирэхгүй шүү дээ. Тэд нар нь болохоор тархины багтаамж муутай генин тэнэг юм байдаг. ертөнцийн хүмүүс ийм олон янз байна гэдэг чинь ерөөсөө л өвгдээцээс биднээс нөгөө сүйтэй гүний унаг гэдэг их нь хээр алдаг бол хүн шир алдаг гэж одоо энэ монголчуудын хэлээд чи ерөөсөө л энэ баг. Бид ерөөсөө энэ хорвоо дээр цоо шинээр гарч ирдэггүй.
Цоошин байхгүй. Бид дандаа сайжруулсан хувилбарууд яваад байгаа. Тийм учраас биднээс энэ удмын өвчин, удам судрын өвчин, одоо энэ нэг удамдаа байж идэг тэр өндөр нам, дэлтэн, халдсан, яагаад ч бууралддаг, барьдаг гэдэргээл хэвээр янз янзын одоо энэ удмын онцлогуд байна шүү дээ. Нүсөө толбнууд, мингнүүд, одоо энэ бие хааны ч гэсэн ийм өөр ондоо байж байгаа, эдгээр ч удмаасаа байж идэг, эдний удмаг нь тийм байдаг гэдэг. Энэ зүйлүүд чинь хүүхэд хэрвээ шинээр цоошин боддог бол чи эцэг хийгээс дуурайхгүй байхгүй юу? Хэрвээ цоошин хүүхэд бий болдог бол эцэг хийхээсээ юу ч авахгүй шүү дээ. Энэ чинь цоошинээр гарч иж байгаа юм чинь. Гэхдээ бид нар дандаа давтаж явдаг. Энэ давтаж явж байгаа биднээс энэ дотор мэдээллүүд маань бас явж идэг. Хэдий чинээс дотор байж байгаа сүнс чинь хүчрэг болно. Төдий чинээр тэр эцэг хүүхдийн мэдээлэлээ олж уншдаг. Тэрийг бид нар яаж олж уншдаг вэ? Зүүн совингороо мэддэг. Зүүн совингоо хэдий чинээ сайн чагнаад тэрэндээ хөтлөлдөө сурнууд төдий чинээ бидний амьдралын гүн гүнзгийг ойлгодог. Энийг буддын шашинд их гоё тайлбарсан байдаг шүү дээ. Буддын шашны тэр тайлбарыг би зүгээр энгийнээр ярьж өгье. Зүгээр энгийнээр. Тэр нь юу гэхээр за хүний энэ төрөл зүйлийг хүний одоо энэ төрлөө давтж байгаа энэ зүйлийг зүгээр 10 жилийн сургуультай жишээд ойлгоё. 10 жилийн сургуультай. За ер нь бол хүмүүсийн 90%. За одоо Монголын ард түмэн гэж бодъё. Монголын ард түмний 90%. Нэгдүгээр ангийн боловсралтай гэсэн үг. Нэгдүгээр анги. Хүүхэдний 6 настай хүүхэдний нэгдүгээр ангидаа орохдоо ямар байдгүй. За ингээд нэг унсан юмаа нэг хальтмалт ойлгодог. Тэгээ ихэнх нь ойлгодгүй шүү дээ. Хажууд нь аав ээж нь зааварлаж, загнаж, заримдаа нэрв стрессээ барж иж тэр утгыг нь ойлгуулдаг шүү дээ. Ер нь хүн амын 90% нэгдүгээр ангийн тэр тархины төвшөнд байдаг. Яг тэрүүгээр л бүхэл амьдралын туршид хандлага нь тийм байдаг. Одоо бид нар ингээд энэ фэйсбүүкээр харагдаж байгаа биз дээ. Утсаа битсэн гол утсаа тавиач малаа гэдээ орно биччихдэг. Яг л бид нар тэр үнсэн юм ойлгохгүй байхгүй. Хаяга хамаг юмудаа зүгээр фэйсбүүкийн зар дээрээс л мэддэг шүү дээ. Хамаг юмаа ингээд бичиж барьцсан байж ах чинь хаяга бичээч. Машин зарах гээд үнэ бичсэн байхад үнэ бичээч. Үн мүнэ бичдэг юм уу тэр нь баахан амт бичсэн мэт. Яг л бид нар тийж альва нэг юм дээр бүрэн дүүрэн анхаарлаа төвлөрүүлдэггүй, бүрэн гүйцэд ойлгодгоо. Ийм төвшөнд байгаа байхгүй юу? Хайхамжгүй биш ойлгодог. Одоо энэ мухар сүсэг, энэ шүтэх, бишрэх энэ зүйлүүд чинь ерөөс яг нэгдүгээр ангийн хүүхэд байхгүй. Нэгдүгээр ангийн хүүхдийг айлгахыг амархан шүү дээ. Бид нар мангасаар ч юм уу те. Мангас, чөтгөр, шулам одоо юугаар ч хамаагүй айлгах шүү дээ нэгдүгээр ангийн хүүхдийг бол. Тэгвэл хүн амын 90% нь яг нэгдүгээр ангийн хүүхдийн хэмжээний тархитай байдаг. Тэрийг бид нар юу гэдэг вэ? Хар мас гэдэг. Хар мас. Энэ нэгдүгээр ангийн хүүхдийг бол юугаар ч хуурж болно. Чихрээр ч хуурж болно. Чамаа том болох тэр чинь нисгэгч болгон, цагдаа болгон, цэрэг болгоно гэж амлалтаар хуурж болно. Тийм учраас сонгуулийн амархан байдаг байхгүй. Сонгуулийн тарих угаалт. Ийм маш амархан байгааз. За тэгээд тэрний цаалт үлдэж байгаа 10% байгаа. Тэгээ 90% нь нэгдүгээр анги гэдэг юм ба шүү дээ. 10% нь нэг 10 дугаар ангийн төвшөнд байж байгаа. 10 дугаар анги. За одоо энэ жоохон биеэ тооцсон тий. Жоохон биеэ тооцсон, өөрийгөө жоохон том болцсон гэдээ ойлгоцсон. Тийм төвшөнд. Ерөнхийдөө нэг хүүхэд нэг 16 7 нас хүрээд тэгэхээр бүгдийг мэддэг юм шиг болж эхэлдэг. Бүгдийг мэддэг юм шиг. Моцарт юу юм бэ гэсэн би ч гэсэн суувал зохиолчтой гэдэгтэй адилхан. Агуу хөгжмийн зохиолч Моцартыг өгсөн би ч чадсан шүү дээ гэдэг. Нэг ийм төвшөнд усад байгаа. Тэд нар нөгөө нэг доотлолт байж байгаа тэр 90% захирдаг. Маш их өндөр эготой, асар их шунал тачаалтай. Тэгээ ертөнцийг бид базнаа гэдэг ийм бодолтой. Ийм усад байж байгаа. Тэгээд тэр хөөрхийн нэгдүгээр ангийн төвчний толгойтой тэр 90% нь тэр зөвхөн 10% та ажилдаг. Бүхий л насаараа эхнэр хүүхдгүү, удам судраггүй ажилдаг. Тэрийгээ бид нар юу гэдэг вэ? Ажил хийж цалин авч ийн гэдэг шүү дээ. Ажил хийж цалин авч ийн.
Тэгэхээр одоо энэ юу гэдгийг компани захирлууд ч юм уу, улс төрчид ч юм уу, одоо энэ том бизнесмэнүүд ч юм уу ийм цөөхөн байдаг байхгүй. Дэлхийн санхүүгч ерөнхийдөө нэг хэдхэн улсууд л удирддаг гэж байгаа шүү дээ. Бүхэлд нь дэлхийн 8 тэрбум хүний санхүүг хэдхэн улсад барьж идэг. Хаана дайн болгох уу? Хаана дахад гаргах уу? Аль үндэстнийг сүрүүлэх үү? Адийн үгүүрүүлэх үү? Адийн захиргаандаа байлгах уу? Одоо энэ дэлхийн дайнуудаа харахад хүртэл тийм байхгүй. Тэгээд тэрэнд нь маш олон хэдэн сая улсууд үхэж өргөддөж ингээл нааш цаашаа давлаж зарим хүмүүстэлд орж зарим инфляц нь өсөж барьж ингэж савуулж саана дэрдээс ч удирдах байгаа хэдхэн улсууд байгаад байгаа байхгүй. А тэр 10% ч байгаад байгаа. Эний чинь цөөх гэж байгаа. Энэ цөөхий чинь цааталд цөөхийн цөөх гэж усад байгаа. Цөөхийн цөөх. Тэр 10% дотор ч ахаад цөөхийн цөөх гэж үж байгаа шүү. За тэдвэсийг юу гэдэг вэ? Тэдвэсээ нөгөө гоцсууд гэдэг байхгүй. Гоц авьяастууд гэдэг. За одоо ванга ч юм уу те. Энэ нартай амьдралын энэ шунал тачаад энэ эрх мэдэл энэ эд хөрөнгө зөвхөн энэ нартын нэг энэ амьдрал дотор дуусах энэ зүйлдэг хөөцөлдөг гэсэн үг. Хөөцөлдөг. Одоо биднээс энэ амьдралын мөрөөдөлд амьдралын шаардлага юу гэдгийг миний зорилго гэдэг энэ зүйлүүдтэй хөөцөлдөг гэсэн үг байхгүй юу? Яг л энийг мэддэг. Ийм байдаг юм а гэдгийг хүн яг ингэ тэнэгддэг, тэр чигээр өгдөг гэдгийг мэддэг. Тэр мэдээлэлтэйгээ ирсэн тийм усуд байдаг. Цөөхийн цөөх гэж. Тэр цөөхийн цөөх гэдэг хүмүүс нь за одоо Сиддхарт одоо биднээс бурхан багшаа гэж мөргөөд өгдөг. Бид нар нөгөө нэг 1-р ангийн тархитайчууд нь тэр бурхан багшийн сургаалт биш. Зүгээр энэ худалдаанд байж байгаа зургийг мөргөдөг байхгүй. Хятадд цутгацсан байж байгаа хайшаар цутгацсан бодоо бурхан багшийн нэг хямдхан хадаг яац юм дээр очиж мөргөж идэг. Яг үнэндээ тэр хүн юу бодож исэн бэ гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй байхгүй. Тэрс бид нар зүгээр ингэ зурагч юм уу, баримлч юм уу, янз янзын урд нь арсан усгсан тийм зохиомл дүрд очиж ингэж мөргөх бол нөгөө 1-р ангийн хүүхдүүдийн асуудал байхгүй. Шашин шүтлэг гэдэг бол ерөнхийдөө тэр утга учиргүй сөсөг биширч 1-р ангийн хүүхдүүдийн асуудал байхгүй. Энэ хар масын асуудал. Гэхдээ үндэ бол Сиддхарт ч юм уу, Иесус ч юм уу, Иесус ч гэсэн тийм хоос хүн биш байгаа байхгүй. Энэ Мухаммед гэдэг энэ лалын ертөнцийн бас эцэг. За одоо тэгээд энэ дэлхий дээр олон философчд байгаа. Амьдралын яг эдгэр шиг ингэж дагагч, эдгэр шин дагагчтай учраас алдаршаад байна шүү дээ. Дагагчгүй зүгээр өөрсдийнхөө юмуудыг биччихийдэг, ойлгоцсон тийм бас зөндөө байна. Гэтэ энэ нууд энэ бүхэл хүндрэлтийн хувьд л бараг 0.1% л эзэлж идэг. Тийм учраас бид нар далдын амьдралаа мэддэггүй. Би ягаад энийг их олон юм яриад байна вэ гэвэл би далдын амьдралаа ягаад би чи мэдээд байгаад ягаад би мэддэггүй гэдэг асуулт над дээр ирэх гээд байгаа байхгүй юу. Тийм учраас бид ийм олон ялгаатай төрдөг учраас бид далдын амьдралыг зэрэгэлдээ ертөнцийг хүний энэ хувилгаан дүр энэ зүйлүүдийг бид нар хүн болгон мэдэрч чаддаг. Бидний тарих ийм олон ялгаатай байхгүй. Ялгаатай. Тийм учраас сүнс гэдэг зүйл энэ дахин амьдрах эцэг өвгдий чинь тэр мэдээлэл чиний дотор байх хэдрийг бид тэр болгоно мэдэрч чадахгүй. Би хэлж шүү дээ одоо 8 тэрбум хүнээс 0.1% тэрийг мэдэх боломжтой. 0.1%. Зүгээр одоо юу гэдгийг өлсөөл гэртээ бясалгал хийгээл одоо энэ зааврын дагуу ингээл янз янзын бясалгал хийгээл дотгошоогоо төвлөрөөл эсвэл уул хатантаа янжлал эсвэл одоо юу гэдэг нэг яманы арьс өдөр шөнөгүй балбал ингээл дуудаад барайл ингээл бидрээ гинт ойлгоод гэгэр чинь үгүй энэ бол өгдөл энэ өгдөл байхгүй. Тэрнээс зүгээр нэг жоох архны цагаан солио ч юм уу орон гарын дийний тэнэг болоо юм ярьж байгаа л тэгээд дээд тэнгэртэй холбогдчихдаг гэж бодож тэр шиг бодлоо юм байхгүй. Тэр бол бизнес. Тэрийг бол бизнес гэдэг. Одоо юу гэдэг нэ энтхийг төвдөж ч юм уу очоод баахан ном урдны тэр олон 100 жилийн төвдөөдийн ч юм уу энтгчүүдийн магадгүй Монголын ч юм уу усуудын бичсэн юмыг давтаж унсаар байгаа тэгээд бурхантай холбогдчих гэж бодож байна үгүй.
Шашин ч гэсэн маш том бизнес. Маш том бизнес. Хүмүүсийг айлгаж, айдас дээр нь удирдах. Зүгээр нэг хүний өмнө очиод зүгээр шар уцтай хүний өмнө очиод бүгдээ ханартал мөргөнө гэдэг бол энэ бол айдсаар нь удирдах байгаа. Зөв шүү дээ. Ер нь бол хүмүүсийг л удирдах байгаа шүү дээ. Тэрнээс ч өөрийнхөө хувь тавиланч юм уу те. Өөрийнхөө утга учирыг ойлгоцсон хүн бол тэр олон хүмүүсийг урдаас хүрүүлэх шаардлага байхгүй байхгүй. Хэрвээ чи нөгөө төгс гэгэрэлж юм уу те. Альва нэгэн зүйлийн утга учирыг мэдсэн байгаа бол мэдчихсэн байгаа бол тэр хүмүүс заах хэрэггүй байхгүй. Тэрнийхээ юу гэдэг өөрийнхөө мэдлэгээр бусдыг айлгах шаардлагагүй байхгүй. Одоо жишээ далай лам мэдэргээл байж байна. Одоо буддын шишний тэр ингээд бүгдээ ханарт мөргөл ингээ хаа явсан газар нь дагаал хуйлраал аль ч оронд очисон ингээд бэлдээл барайл. Далай лам ч гэсэн гэгэрэг үл байхгүй юу. Далай лам гэгэрсэн байж бол энэ амьдралын мөн чанарыг ойлгох шүү дээ. Энэ олон тэнэг мулгуусуудыг араас давхуулж ямар хэрэг байгаа юм. Тэгээ энэ олон төрөл зүйл байж хад ийм олон янзаар төрж хад энэ улсууд гэгэрхгүй гэдгийг мэдсээр үжиж. Энэ улсууд ухаардгүй маа, гэгэрдгүй маа. Энэ ерөөсөө ойлгохын тэр мөн чанартай төрөөгүй маа гэдгийг. Ойлгохын чадамжтай төрөөгүй маа. Тэртэргүй юу ч ойлгохгүй хүнийг ойлгуулна гэдэг бол цагийн гарц, ажлын гарц. Бүр чаашны өөрийн хүчлүүл бүр өс хонцонтон болон дайсан цогдуулна гэдгийг мэдсээр вэжиж энэ олон улсуудад энэ олон жилээр энэ 5000 жилийн 2500 жил за одоо буддын шашин үүснээс 2500 жил ямар ч үр дүнгүй явж ирсэн байгаа байхгүй юу. Гэхдээ эдгээр яагаад байгаад байгаа юм. Бурхны сургаал төгснөөс хойш 2500 жил болчиход байхад буддын шашин дээр ямар ч ахиц байхгүй. Хин ч энийг ойлгож ухаараагүй. Одоо тэр өндөр хөгжилтэй байж байгаа тэр төвдүүд нь ч ойлгоогүй. Энэ төгжүүд нь ч ойлгоогүй. Азийн тэр буддын шашинд олон орнуудад ертөнцийн зүй зовтлыг ойлгоцсон ард түмэн гэж байхгүй шүү дээ. Ард түмэн гэж байхгүй. Зөвхөн яг тэрний чиглэлээр сурсан лам нар тэр урдны олон лам нарын үгийг л ярьж байгаа. Хумгийн дооснаас үүссэн хоосноос бидэд хооснороо буцдаг барьдаг тийм юм. Бүх юм мөнх ус итэр гэдэг тиймэрхүү юмудаар мэдж байгаа бодож бид яг хинбэ юу вэ гэдгийг мэдэхгүй байна. Тэгээ яагаад ингэ байгаад байгаа? Иесус ялгаа авахгүй эцэг тэнгэргээд гэж чинь, эзэн тэнгэргээд гэж чинь. Гэхдээ сансар орчинд юу ч байхгүй гэдгийг бол технологич батлаад байгаа. Одоо энэ 2023 он болтол бид нар олон улсууд Христийн шашинтай явж байгаа. Нэг ч удаа уулзаагүй байх шүү дээ. Нэг ч удаа уулзаагүй байгаа. Иесус буцаж ирнэ хүндрэлтнээс баг шонцонгоо авна шийтгэлийн өдөр ирнэ гэж сүрдүүлээд байгаа айлгаал байгаа. Бид нар хүн төрлөختөнд өөрсдөө бие биенийг алж чадаад байгаа болохоос өөр нэг хүн тэнгэрээс бууж ирэнгүүтээ бүгдийг хайруулаад байгаа юм ерөөсөө байхгүй шүү дээ. Тэр нөгөө хайруулах гэдэг нь манитайгаа адилхан бас нэг баадаг шийдэг үнэлэлээ өгцсөн байгаа шүү дээ. Модонд хадуулаад өгцсөн шүү дээ. Сэтгар ч гэсэн одоо тэгээд бас нэг тэр 68 наснда билүү 64 наснда билүү хоолны хордлогоор л өгцсөн шүү дээ. Тэр чи ер нь улсын юу гэдэг тэнгэр мэнгэр дуудаад өгцсөн юм ерөөсөө биш шүү дээ. Ер нь одоо юу гэдгийг гинт одоо нартын амьдрал нь утгагүй болоод одоо чамайг авъя гэдэг дээш нь татаа авцсан юм ерөөсөө байхгүй шүү дээ. Тэр сэтгартаа өнөөдрийн мэдээсийн бурхан багш гэж хэлээд байгаа хүн чинь зүгээр илэнгийн биднээсээ өвчлөдөг хоолны хордлого гэдэг өвчнөр л өгцсөн хүн шүү дээ. Хоолны хордлого гэдэг өвчнөр. Тэр Назаретийн Иесус гэдэг байгаа тэр нөхөр чинь ерөнхийдөө Ромын цаазын хил ам хийгээл энэ тэнд босдог хөдөлгөөн өрнүүлээд тэгээд модонд хадуулаад тухайн үеийн цаазын хуулийн дагуу цааз арахгүйс хүн шүү дээ. Тэрнээс тэнгэр мэнгэр дуудаа явцсан юм ерөөсөө биш шүү дээ. Гинт одоо юу гэдгийг гэгэрэл за одоо энэ бол хүмүүсийн дунд байх хэрэггүй юм байна. Дээш нь авъя гэдэргээд аваа явцсан юм, лектер аваа явцсан юм ерөөсөө байхгүй шүү дээ. Би одоо Мухаммедийн тухай тодорхой мэдээлэл надад алга. Гэтэ бид нартэй адилхан баадаг шийдэг. Бас нэг ингээд цус гүйжидэг, өвддөг, хавдаг, хомхоо долоодог, хатиг шавдаг тийм л хүн шүү дээ. Ерөөсөө байхгүй шүү дээ. Ерөөсөө. Тэгээ эдгээр яагаад ингээд алдар нэртэй болоод байна гэдэг чинь эдгээр чинь бизнес таахгүй юу? Ямар ч үр дүнгүй байгаа байхгүй. Хамгийн гол нь энэ олон жил 2500 жил болцсон байж байгаад яагаад бид ерөөсөө юу ч ойлгохгүй байгаа юм.
За төвдүүд нь төв дээрээ сонссон мөртлөө ойлгохгүй шүү. Төв дээрээ сонсож байгаа мөртлөө төвдүүд нь бид нар бүр яг бидний яг бүр төв дээр сонсоод тэгтэл бид нар цэвэршихгүй хариуцахгүй шүү дээ. Энэ бузар болоо хүчирхийлэл аллаг, энэ задлан мэхлэн, энэ шуналт тачаад, энэ албан тушаал, энэ хийрхэл идэж бүр газар автсан дээ шүү дээ. Тэгэхээр гэгэрэггүй л байхгүй. Би одоо энэ далаалаа мэдрийг бол би ямар ч үр дүнгүй хүмүүс л гэж. Ямар ч утга учиргүй үр дүнгүй. Гэхдээ яах гэдэг. Энэ олон улсуудыг урдаа сөхрүүлээд мөргүүлээд урд нь өөрөө завил суужаад тэр магтаал шүлгээ уншаад чи одоо олон жил явлаа шүү дээ энэ чинь. Одоо тэр Далай ламын тэр хойд төр болоод хэдэн наснд тач ирсэн 3 настай ч ирсэн гэлөө. Тэрнээс ч хойш одоо ингээд 80 гарлаа шүү дээ. Гэхдээ одоо энэ чи хүн ойлгохоор л болоо шүү дээ. Чи бараг 80 жил одоо ингэж хүмүүс урд нь сөхрлөө бааш хийсэн зөвлөө шүү дээ. Гэхдээ ямар утга учир байгаа даа. Яах гэдэг энэ хүмүүсийг ингэж урдаа сөхрүүлэх толгой дээр нь очиж алгаараа зөөх. Хүзүнд нь хатаг яндар углах. Юу хэрэгтэй? Яах гэдэг. Энэ хүмүүсийг айлгаж яах гэдэг юм. Чи нүгэл хийчихсэн байна. Тийм юм гэж айлгаж тэрсээ зэрэг нүгэлт орчлонд. Энэ орчлон гэж өөрийнх нь зүй тогтлон имх замбраагүй нүгэл хитэнцээ дүүрэнд ийм орчлон байхгүй. Тийм байж энэ орчлон чинь магадгүй оршин тогтож байгаа байхгүй. Энэ чинь имх зэгцтэй орчлон биш байхгүй. Уус өгөгд нь имх замбрааг байхгүй. Үйл хүрт хэлбэргүй үнсэнд хүртэл тоогүй гэчээр ямар ч имх зэгц байхгүй шүү дээ. Ургамал ногооч гэсэн имх зэгцгүй ургадаг шүү дээ. Ууд нуруудыг харалтаа. Яг ингээд нэг шугамцсан юм шиг ийм тэгшийн тийм яг ижлэхэн уулмал байхгүй шүү. Энэ амьдрал нь өөрөө их дэлхий энэ гариг ертөнц нь өөрөө имх зэгцгүй байхгүй. Амьтад хүртэл имх зэгцгүй. Янз бүрийн төр зүйл биш шүү дээ. Цусын сордог амтан магад цуснд дурладаг амтан байж гин. Тэр дурладаг амжилт тэжээдэг юм байж гин. Тэгэд бид нар энэ бурхны шашнаар нүгэл буйны хоёр талд гаргаж байгаа имх зэгц тогтоо мэдрэж яриад байдаг нь бүтчихгүй санаахгүй. Энэ бүр хизэж бүтэхгүй зүйл байхгүй. Бид гаднаа ингээд сүсэг бишрэлтэй алгаа авсараа сууж байгаа боловч дотор асар их нүглийг бодож байгаа. Биднээс бод харагдав. Бид бодлоо кодлж чаддаггүй байхгүй. Бодлоо кодлж чаддаггүй. Кодлж. Би одоо сайхан хүн болоод байгаа бодонгуудаа сайхан хүн болж чаддаггүй л байхгүй. Тэгэхээр тэртээдгүй юм эмэг зэгцгүй юм эмэг замбраагүй ийм хачин амьдралыг бурхны сургаалаар ч юм уу дээд тэнгэрээс ч юм янз янзын зүйлээр янз янзын өөрөөсөө өөр юмний нэр бариад айлгаа суурна гэдэг бол энэ бол зөвхөн эго хүний эрх мэдэл шунсан нэг л юм. Одоо Монгол улсын ерөнхийлөгч юм уу ерөнхий сайд сунж байгаатай яг адилхан одоо шашны тэргүүн болох шунал өдр бол ерөөсөө яг л эрх мэдэл. Тэрс энэ ямар ч хүн төрөлхтний сайн сайнны төлөө биш. Өгсний ч хүн төрөлхтөн. Хүн төрөлхтөн байтугай өөрийнхөө сайн сайнны төлөөч биш. Энэ зүгээр энэ амьдралдаа сайхан бүгдийн эзэн болж амьдрах юм л хувь хүний шунал тачаал, хувь бодсон арчааг үзэл. Яс яг ухаар зүүн бол бүгдийг орно. Нартай амьдрал юу вэ гэж мэдж байгаа шүү дээ. Энэ ухаар дотор чинь нартай амьдрал яаж өгдөг вэ? За бид тэр төрдөг юм байж. Тэгээд утга учраа мэдэхгүйгээр ингэж өсөлт хэмжигдэх юм байж. Яг яах гээд байгааг мэдэхгүй хоос мөрөдлөөр. За тэгээд нэг үржил орд юм байж. Өөрөө хоосыг болдог. Тэрийг дурлал гэж боддог юм байж. Хүний амьдрал маш энгийн шүү дээ. За одоо тэгээд одоо эрэгтэй нь бол нэг эмэгтэй хүн хайгаад эмэгтэй чинь дотор ухаантай эрэгтэй хүн хайгаад энэ чинь аргагүй шүү дээ. Гормон даавар нь цаанаасаа ингэж ялгараад ах чинь. Гормон даавар гэдгийг чинь биднээс яг мэдрэл муутай тэнэг бадаа болтол ингэж сэрэл тачаалыг хөдлөгдөг ийм зүйл байхгүй юу? Бид ухамсартай тулдаа ухаантай тулдаа сэрэл тачаалаа дурлал болгож өөрчлөд байгаа юм. Дурлал болгож. Тэрнээс биднээс энэ дотор байж байгаа энэ ухамсаргүйгээр биднээс өдөөж идэг, үржилд орохыг шаардж идэг. Үржилд орохыг шаардж идэг. Энэ зүйл нь биднээс гормон даавар энэ байгалийн зүйл байхгүй юу? Чи үржээ. Чиний үр хөвгчин ч ахаад үржин. Тэрний чинь ч ахаад үржин. Бид нар ингээд үржээд ингээд явж идэг. Бүр ийм зүйл тогтолтой л байхгүй. Бид нар тэрийг хайр дурлал бидтэй салахгүй хагцахгүй 80 юм л ярьдаг. Тэгэл би энтэйгээ өрсөлдөөл баашин гараа ч юм уу
хумсаараа ч юм уу, үсээрээ ч юм уу, чэжээр ч юм уу, боксерээ ч юм уу би энтэйгээ өрсөлдөөл нэг дээр гарах гэж явсараад өгдөг шүү дээ. Амьдрал маш энгийн ийм л зүйл байхгүй ерөөсөө ийм л зүйл. Тэн дотор бидний дараа төрлийн тухай ч юм уу юу гэдэг өөрийгөө олох, өөрийгөө хөгжүүлэх ч юм уу те нэг ийм тухай зогсгон дурсаад тэр дараа төрөл мөрлөө ламнараас очиж асуувал ламнар ч юм уу, бөөнөр ч юм уу тэд нар хинбэ гэдгийг бидүнгээс ярьчихлаа шүү дээ. Тэгээ бид дотооддоо өөрийгөө ойлгоно гэж яриад байдаг. Дотооддоо өөрийгөө ойлгоно, өөрийгөө ухаарна гэдгийг бид нар яаж мөнгө олох вэ? Би юуг чаддаг вэ гэдгийг ойлгоно гэдгийг ойлгоод байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл би аягүй сайн 8 хийдэг юм байх хэрэгтэй гэдгийг л олох хэрэгтэй. Эсвэл одоо юу гэдгийг гутал хийдэг ч юм уу, үс засдаг ч юм уу те. Эсвэл одоо юу гэдгийг сайн хөзөр тоглоод мөрөдө тоглоод олдог тэрийг л олох. Өөрийгөө ойлгоно, дотооддоо өөрийгөө ухаарна гэдгийг бид нар дандаа мөнгөнийг ахаад нөгөө заваа мөнгөтэйгээ холбоотой байгаа байхгүй юу? Мөнгө бол гаргаад олно гэж ойлгоод байгаа шүү дээ. Өөрийгөө ойлгоно гэдэг юм аа. Хүмүүсийн ер нь бодол чинь тэр шүү дээ. Яагаад гэвэл биднээс 90% нь нэгдүгээр энгийн тархитай учраас бид нар ерөөсөө юм болгоны тийм энгийнээр тэгээ энгийн юм дандаа нөгөө эцсийн эцэд очих тэр биднээс шунал ачаал дээр очдог байхгүй. Дандаа шунал ачаал дээр очиж мөрөгдөг байхгүй. Бид нар одоо мөрөөдөлтөд хүрнэ гэдэг маань шунал ачаал байж идэг. Бид нар өөрийгөө ойлгоно гэдэг маань тэр мөрөөдөлтөд хүрэх мөнгийг олох, мөнгийг хамгийн хурдан амархан аргаар яаж олох вэ гэдгийг ойлгоно гэж бодоод байдаг. Тэгэхээр бид нар одоо юу гэдэг сайхан гэр бүлтэй амар амгадан сайхан амьдрна гэдэг маань нэг сайхан хүүхэнтэй суугаад нэг том байшинтай, нэг олон дансанда маш олон мөнгөтэй хөргөцөөрөө дүр махтай байхыгаа бид нар сайхан амьдрал гэж бодоод байдаг. Тэгээд хин цаад хийдэггүй сонгодоо гурж машин явдаггүй тэгээд баг гэдргээ хараа залбираад хөвчих бид нар сайхан амьдрал гэж боддог. Энэ эцсийд бас шунал тачаад байгаа даа байхгүй юу? Шунал тачаад байгаа даа шүү дээ. Бид ерөөсөө энэ нартын энэ хүний орчлонд амьд байх хугацаанд яаж амар амгалан яаж хялбар амархнаар ядрахгүйгээр өвдөхгүйгээр ялхаж хэвдэх вэ гэдгээ тэрийг л бид нар хүний амьдралын зорилго болгоод байгаа. Дараа нь юу байгаа вэ гэж. Гэнт өвчин тусангуудаа би ч үхдэг юм биш үү гэдгийг ойлгодог. Дараа нь эдгэнгүүд мартдаг. Эдгэнгүүтэл мартчихдаг. Өвдөж явангуудаа ястаны орчлонгийн хүн болгоныг хайрлах хэлсэн ястай өглөө буйнаа өгөхийнсэн мөнгө хэрэггүй хүнд эрүүл мэнд хэрэгтэй эрүүл байвал мянган ламан энтер эдэргэлстэй жинхэнэ гаслаад ганхраад өстой ойгүй сайхан ухаантай болоод орилоо чарлаад явдаг эдгэнгүүтэй байхгүй. Одоо энэ ерөнхий сайд учрлыг л харахгүй юу? Ястай өөх гээд ингээл тэр аав нэмасар нэстэй миний хүүхдийг босож өгвөл юу ч хамаагүй өгнө бүгнэ эдэргээл сайхан шүү дээ. Хэдхэн жил өгнө шүү дээ. Учирч гисэн одоо ястай эрх мэдэл албан тушаал эд хөрөм юу ч хэрэггүй мэн хүнд ястай эрүүл мэнд амь наслах хэрэгтэй юм гэсэн. Одоо ингээл ерөнхий сайд руу шунаал хэрүүл ягж явж байгаа биз дээ. Учирлын оронд байсан бол одоо болоо яах гэдэг юм. Болич юм. Би ч одоо бүр би муутай. Одоо зөвхөн дэвтэр зэрэг гэр бүлийн бизнес байж энэ дотор хэл чимээгүй өдрийн хоолтой огтл болно. Хизээж үсэхгүй шүү дээ. Тэг явж иж болно шүү дээ. Тэг яагаад одоо юм бэ? Хүн ийм л байдаг байхгүй. Хүн ийм байдаг. Осод аваар хийгээд хөл гараа хуглаад хавьяас өвөгээ ч юм уу хадуулаад ингэснийгээ дараа за ёстой нэрээ би ч үхэж магадгүй байх шүү тэгэл жилийн дараа нөгөөдгөө мартан тэр жил нэг аваарт орж исэн гэл газуу солиотой юм шиг архиа уугаад хэрүүлээгээл ингээл явж ид. Яагаад вэ? Яагаад хүмүүс юм тэнэг байдгүй? Яагаад ингээд бүх юм дээр жочрол өгөөд энэ амьдрал чинь мөнгө биш шүү. Энд чинь хугацаатай байгаа шүү. Хугацаас нь дуусаад өгнө. Хугацаанаас өмнө ч өгнө. Үхэл чиний дандаа үргэлж дэргэж чинь үхэл чинь чамайг дандаа дагаж явдаг шүү гэдгийг мөнгөний сануулдаг байгаа бид нар яагаад юм тэнэг байдгийг? Бид өнгөрч цаг ярьсан шүү дээ. Бид нэгдүгээр ангийн ой санамжтай байдаг. Нэгдүгээр ангийн ухаантай байхгүй. Facebook чинь тийм шүү дээ. Бүгдээр оролдоод яаж нэг хүнийг хараагаад эсвэл нэг хүнийг магтаад 7 хоногийн дараа бүгд мартдаг. Яг нэгдүгээр ангийн хөлтэй байхгүй. Шүлгийн шилжүүлэлтэд мартдаг. Тэгэхээр энэ далдын ертөнц дахин төрөл гэдэг маань яг тийм нэгдүгээр ангийн хүүхдүүд чинь яг нэг ерөөс анги ахиж өгөхгүй нэгдүгээр анги дээрээ боц төрөөд байгаа байхгүй юу? Тийм учраас олон тэнэг байж дээ. Олонх нь тэнэг. Дахин төрдөг. Гэхдээ ягаад бүгд супер ухаантай байдгүй?
Хэнийг ялгаад хэнийг яагаад гэдэг аавын алга хүүхдүүд гэдэг шиг. Яагаад вэ гэхээр олонх нь тэр 10 хүний 9 хүн байлгаад 9 нь ерөөсөө яг тэр урдны амьдрал дээр нэгдүгээр ангийн тархитай байсан бол дараагийн амьдрал дээр яг тэр нэгдүгээр ангийнхаа тархитайгаа хэвээрэл төрдөг байхгүй. Яг л тэн дотор хөгжил байдаггүй дүр төрхний цаг хугацааны өөрчлөлтүүд байгаад байдаг. Дүр төрхний өөрчлөлтүүд байдаг, төрж байгаа цаг хугацаанд өөрчлөлтүүд байгаа боловч тархины хөгжил байхгүй байхгүй. Тэгээд тэр нийгэмдэр яг тэр тухайн төрсөн тэр цаг хугацаанд төрсөн нийгмийнхээ бүтээгдэхүүн л байдаг. Тэр нийгэмдэр юу байна вэ? Гар утас байна уу? Пүрүс гоч байна уу? Тэр ямар хувцас тренд болж ин тэрийг авч өмсөөл тэгээд хин нэг үний захиргаагаар заасан юм хийгээд ингэ явж идэг байхгүй. Тэгээд нийгэм болгон дээр тэр боолын нийгэм дээр тэр феодалын нийгэм дээр энэ социалист, капиталист одоо энэ ардсан янз янзын систем энэ дэлхийн олон хувирлууд дотор яг тэр тархитайгаа төрөөд исэн байхгүй. Төрөөл явуулсан. Зарим цаг үе төргөд цэрэг болоод байлдаал бариад эх орны дайн ч юм уу эсвэл зүгээр ийм жад мясны тийм айхтар дунд зууны үеийн тэр айхтар цаг үе төрөөл хоромхот зурт 20 эд наснда үхэл ахаал төрөөл ахаа төрөхтэй одоо юу гэдэг боо шидэм гарчсан дэлхийн нийтлүүдэд оролцсон буудуулаад үхэл ингээд хэдэн саяараа үхээд хэдэн саяараа төрөөл ингээд тэгсэн мөртлөө тэний хэвээрэл байдаг. Тийм учраас бид нар энэ хойд насны тухай ойлгож чаддаггүй байна. Хойд насыг бид нар ойлгож чаддаггүй. Ойлгохын эн чинь агуу ээж гэж. Энэ толгой чинь өөрөө агуу ээж тэрийг ойлгох байхгүй. Хойд нас тийм ойлгомжтой энгийн хэн болгоны мэдчдэг, харчдаг тийм зүйл байсан бол өнөөдөр хүмүүс нэрээс жинхэнэ төгсөрсөн байна. Хүн болгон хойд насаа ойлгоод, хүн болгон дараа төрлөө ойлгоод ингэ явждаг байсан. Бидэрт ямар шуунаг тачаал байхгүй. Бид нар магадгүй ингэж их нийгмийг 5 жилээр хувааж ингэж хөгжүүлээ барь идэрж ингэхгүй шүү дээ. Бид нар хүний амьдралын мөн чанарыг мэдэх юм чинь бид нар зүгээр л өнөөдрийн өдөр тутмынхаа хоол хүнстэй бие халахлах хувцастай байхад болно гэдгийг илүү хин нэгэнд сайхан харагдах ямар ч шаардлага байхгүй. Магадгүй бид нар урьдчилах шаардлага байхгүй гэдгийг мэднэ шүү дээ. Хүүн төгсрөөд ирвэл буцаж энэ дэлхий дээр ирэх бодохгүй шүү дээ. Үнэхээр л ухаан мэдлэг нь тэр удам содрынх нь тэр мэдээлэл нь бүрэн төгс тархинд нь буугаад ирвэл бид нар энэ дэлхий дээр буцаж ирэхийг хүсэхгүй шүү дээ. Гэхдээ энэ жинхэнэ там гэдэг чинь энэ юм биш үү? Аравжаагийн хэлээр тамтаггүй амьдрал чинь там бууй заа гэдэг шиг. Гэхдээ дэлхий чинь өөрөө там юм биш гэж. Дэлхий өөрөө ерөөсөө тамын өгдөлтэй юм байна. Төрхөөс ах болоод энэ тамыг чинь хүүхдээ дуулдаг юм байна. Төрөөл эцэг ихтэй тэгэл хоол ундандаа хувц сунартаа гэд бүхий л юм шаналж завсан. Шаналж зовж явсаар байгаа зү үхснийхээ дараа л нэг хүн амьсгаа авч энэ нуруу нугас энэ мэдрэл энэ 5 мэдрэмж идэрч амардаг юм байна. Гэхдээ яах гэж энд ирэх юм гэж. Тийм учраас бид нар ингэж үнэхээр л хойд амьдралаа тэр дараа төрлөө мэддэг байсан бол бид нар энэ дэлхий дээр ирэх гэж хүсэхгүй шүү дээ. Мэддгүй учраас ирдэг байхгүй. Мэддгүй учраас ирээд идэх. Паг хэдэн саяараа. Нэгдүгээр ангийн хөвгдөж шүү дээ. Толгой нэгдүгээр ангийн хэмжин. Тэгээ бид нар нөгөөд диваажин байдаг болов сүнснэстэй амир баха тий. Сүнсэн дандаа ингээд нүрийнхээ урд үсээ өнжүүлчаар тэгээд дандаа хүн айлах гал ингээд явж идэг тий. Ерөнхийдөө хүний сүнс гэдэг бол зүгээр амьд хүнийг айлах гал байж идэг юм шиг л ойлгоод байгаа шүү дээ. Тэгээд гинтийн доорлж мөрлөө буугаа цуснуужоо урсгасан ч юм уу шүүд амаа ярьцаалсан. Үнсэн хөгсөрөө мэрэтэ ч юм уу дандаа нэг хүний шижиг төрмөр хүн айлах гал хүүхэд нугаа айлах гал ингээд байж идэг. Тэгээд нэг дандаа нэг харанхуй болон ч юм уу эзгүй байшин мод зодны цаагур нуугтай байж идэг тий. Чи хаашаа хөөцтэй болох гэдэг юм яах гэдэг юм. Сүнс одоо тийм тоолонтой юм уу эсвэл одоо юу гэдгийг тийм сэтгэл санааны хүчрхийлэгч байдаг юм уу? Хүний сүнс гэдэг үхэнгүүдээ одоо юу гэдгийг амьд усуудаа айлахын тулд бутж ирж идэг юм уу? Бид мэддэггүй учраас энийг зохиодог байхгүй. Мэддэггүй. Бид нар яагаад мэддэггүй гэхэл бидэрт ийм мэдхийн тархин байдаггүй байхгүй. Энэ тархи чинь хэдхэн усуд байна шүү дээ. Тэр Вангат ч юм уу те. Тэр Нострадамус ч юм уу.
За одоо энэ Григори Арспутин ч юм уу тий. Ийм усуд байсан биш үү? Заягддаг юм байна. Тэд нар нотлох юм байна, ийм байт юм биш үү гэж. Битээ лайвын төгсгөл нэг зүйлийг баталгаатай хэлээ. Бид нар үхэд алга болтгоо. Үхэд алга болтгоо. Хамгийн ажгүй бид нар буцаад ирдэг. Буцаад ирсэн хойно ястай жинхэнэ тархаг годолцоод дилет хийлгчээд одоо юу гэдэг вэ? Бүхий л тархинд чууг нь бүх мэдээлэл чинь байж байгаа. Бүх тэр одоо чиний тэр амьдрсан тэр олон үеийн мэдээлэл чинь бүгд байж байгаа. Бид бүгдийг мэддэг. Мэдхийн тулд маш их эрчим хүч хэрэгтэй байдаг. Бидэрт асар их энерги, асар их эрчим хүч хэрэгтэй байдаг. Магадгүй 380 вольт хэрэгтэй байдаг. 380 вольтын тогон цохиулвал одоо энэ тархин дотор ингэж ийсэн ямар ч итгэхгүй юм ингэж задраад ингэж ой сомд нь ажиллах баг. Ингээл. Даанч бидний зөвхөн 12 вольтоор зүгээр нэг гарч идэнгийн зайны хэмжээний өөртөө цэнэгтэй орж ирдэг. Хүүхд ах үедээ дөнгөр төрхтөө. Бидээс энийг энэ тархин дотор байж байгаа асар олон өвгд эцсийн мэдээлэл сэргээн тул 380 360 ч юм уу 80 вольтаар ингэж цогцолох хэрэгтэй байна л да. Тийм хүчтэй мэдрэмж авах хэрэгтэй. Тэгсэн чинь бид нар зөвхөн биднээс өөртөө өгөгдөл 12 вольттай. Бид нар тэр 12 вольттай цааш нь хүчтлээж нэмдэггүй, энергич өсөвдөггүй 12 вольттойгоо үлгэн салган явсаар байгаад өвчтдөг байхгүй юу? Юу н ихэнх улсууд нь ядта тэрийг нэг 220 вольттойгоо болгож чаддаггүй. Биднээс энгийн хэрэглээний захиргаан төхөөрөмжүүд ажилуулдаг хэмжээний нэг иймэрхүү хэмжээний энергийн их үүсвэртэйж болж чаддаггүй байхгүй бид нар. Тэр энергийн их үүсвэртэй болсон улсууд нь одоо энэ Elon Musk ч юм уу, Bill Gates ч юм уу те, Mark Zuckerberg ч юм уу те, одоо өөр хэн байдгийн Trump ч юм уу. Энэ ухаантай улсууд чинь амьд ах үедээ нэг 100 вольт дээр авилсан байхгүй тэр дотоод юугаа. Тийм учраас хүмүүсийг яаж удирдах вэ? Тэр цаанаас ирсэн өгөгдлүүдийг яаж олж таних вэ? Одоо өөр дөр яаж хөгжүүлэх вэ? Юун дээр яаж реформ инновац хийх вэ гэдгийг тэд нар чинь мэдээд шүү дээ, ойлгоод шүү дээ. Тэд нар чинь арай илүү их энергитэй, арай илүү их хүчтэй. Энгийн манууд нь 12 вольттэй. Хүүхд ах үеийн ялахын тэр хүч энерги яг тэр жигтэй ирж идэг. Тэгээд нэг үржилтэд ороод хөгжрөөл тэгээд өгч байгаа юм шиг хитгэн хараалынхаа хитгэн үгдэг бие энерги чулуутсаар гал өгдөг байхгүй. Тэгээд өнөө маргааш махны үн ноолрын үн дээр тархинд иргэсээр байгаа л биднээс амьдралын зорилгын бензиний үн энэ зуны дугуй ямар үнэтэй байгаа бол гэдэг нэг ийм дээр биднээс амьдрал чи явчихж шít. Тэгээд нэг хажуудлага айлын нэг хүүхэнтэй унтчихсан ч гэдэг юм уу те. Эсвэл одоо юу гэдэг хүүхнүүд нэг орхон баярын үүрт ороод нэг үдчихсэн гэдэг юм те. Ийм өчүүгийн дотор биднээс тарих иргэдэг учраас бид хойд насны сүнсний өөрийн хүн байхын гин гайхамшигын тухай ерөөсөө ойлгохгүй байхгүй. Ерөөсөө ойлгохгүй. Уг нь бол маш их том юм биднээс ийм толгой дээр орж ирж байгаа байхгүй. Бид гавж яагаад ийм том байгаад байгаа. Дэлхийд дээр бүх амьтан дотроос хүний бие өөртөө харьцуулсан хамгийн том тарихтай шүү дээ. Яагаад бидний тархиныхаа зөвхөн 7-8% ашиглаад байгаа юм. Ядтаа нэг 20% ашигладаг бол бид нар гар утас байхгүйгээр бие нэг ярихгүй хэлэхгүйгээр ойлгоцохоор тийм хүчтэй тарихтай байхгүй. 20%, 100% ашиглаад юу болох мэдэхгүй. Тархины 100% ашиглал бид баргийн сансар ертөнцийн энэ зэрэглдэг харгмаар руу явчих баг. Тархиныхаа 100% ашигладаг бол бид нар шууд галактикаар аялчих баг. Өөр биднэртэй адилхан юм хүчтэй оюун ухаантай улсуудаар шууд холбогдох баг. Тэг хэдэн мянган гэрлийн жилд хамаагүй, хэдэн сая гэрлийн жил хамаагүй шууд бид нар холбогдох баг. Бид нар тийм заягдсан байхгүй бидний тархинд. Чи бид нар ягаад өчгөө 6% ашигладаг. Тэр 6% дотор нөгөө шуналтанд ачаал нь нөгөө биеийг алхаач буцахгүй байж идэг ааш авирна. Би нөгөө нэг хэлж идэг писта гэдэг үгнүүд нь тэр 6% дотор явж байгаа байхгүй. 6% дотор.
Бидний чинь нөгөө нэг энэ 5 богдоос нэг 300 аваад унчсан сарын хүн хэдвлээ гэдэг нь тиймэрхүү бодлооч нь тэр 6% дотор явсараа бид нар өгчдөг байхгүй. Яагаад энэ гайхамшигтай энэ хувь тавиланг гайхамшигтай хүний заяаг яагаад бид нар ашиглаж чаддгүй? Тэгэхээр миний ярьж байгаа энэ сүнсний, энэ дахин төрөлтийн, энэ удам судрын, энэ хувилах, энэ буддын шашинд байдаг наа чи хувилгаан шүү дээ гэж. Энэ хувилгаан хүн гэж. Хувилгаан хүн гэдэг нь урдынга төрөлд хувилдсан, өөрийнхөө эд зүйлсийг таньдаг, өөрийнхөө өнгөрсөн амьдралыг сандаг тийм хүн гэдэг нь шүү дээ. Санаад байдаг. Би тэр нутагт тийм хүний хүүхэд байсан, тийм мэдл хэрэгэлдэг байсан, ах トゥ тэдүүлээ байсан гэдгээ санаж идэг. Тэр чинь хувилгаан гэдэг шүү дээ. Хувилсан гэж. Одоо энэ ихний чинь тэгээд байгаа шүү дээ. Долдуудын данзаа харуулж явах чинь урдныхаа тэр зүйлүүдийг санаж идэг. Тэгээ ийм усад маш ховор гэдэг юм л да. Асар ховор. Яг дүр эсдэг усад зөндөөлдөө өөрийгөө янз янзын цол мяндаг өгдөг. За одоо юу гэдэг энэ зайгийн ч юм уу, нар банчин ч юм уу. Одоо энэ Монголын одоо нэг сүртэй юм яриад байгаа. За одоо та ардаар үдэ жоох хөхтэй ч юу ярих вэ? Энэ усууд бол яг л нөгөө төр яг тэр олон улсуудын урдаас өхрүүлээд байгаа. Шуналт тачаал эрх мэдлийн шунал. Энэ амьдралаа эрх мэдэлтэй энэ хүмүүсийг эдгээр нь үлхүүлж хаан ноён шиг амьдрах юм л амиа хүү арчааг үзэлтэй юм л босод байгаа байхгүй. Яагаад тийм сэвэрхэн сайхан ихэмсэг, яагаад тэр шар хувцс өмсөж яваад байна вэ? Үнэхээр гэгэрсэн мундаг хүн бол заавал тэгж өөрийгөө таниулах гэж янз янз юм өмсөж явахгүй шүү дээ. Та нар боддоо. Үнэхээр л тэр энэ амьдралын утга учирыг мэдчихсэн, ойлгоцсон тийм хүн бол заавал би лам хүн шүү гэдэг шар хувцс ч өмсөхгүй байхгүй. Олон хүнд анзаарахдаггүй амьдрах байхгүй. Олон хүмүүсээс нуугдаж явна шүү дээ. Хүмүүс өөрийн шүтэх бишрэх тийм зүйлүүдээс сухтаа шүү дээ. Энд ч ийм олон муулгууд тэнэг усуудыг өөрөө шүтүүлж яах гэдэг. Энэ утга учиргүйгээр юугаж чадахгүй өөрийг нь дагаж хуйларч байгаа энэ олон авгаач хүүхнүүд, энэ олон хөгшчүүдийг араасаа гүйдэх ямар хэрэгтэй, юунд хэрэгтэй? Яах юм? Тэгэхээр эдгээр хэрэгтэйг байгаад мэдчихээ яагаад ч хуслах. Яагаад ч. Үндэ яагаад ч. Тааж бид нар нөгөө нэгдүгээр ингэ дарагтай юм чинь энэ мундаг гэж бодсон. Баатар байдаг, тэр мангасыг дарддаг гэдэгтэй адилхан. Жохон уйдгартай байсан байж магадгүй. Зарим усууд нь. Яагаад гэвэл намайг одоо ингэж юу гэдэг завханж явж байхдаа нэг сүнстэй тааралцсан. Хөвсгөлд уртгийн даваан дээр явж байхдаа тэр нэг уулын сахиустай тааралцсан. Тийм юм сонсгоод байгаа л да. Яг нөгөө нэгдүгээр ангийнхаа хүүхдийн хэмжээнд тиймээ сонсгоод байна шүү дээ. Тэгж аваад тэрний хаагур яаж өнгөрсөн, тэрний ямгүй дүр төрхтэй байсан гэд. Бид нар ингээд юмны утга учирыг биш зүгээр ингээд өөрийнхөө ойлгохоор зүгээр энэ үйл явдлыг л сонирхоод байгаа байхгүй. Фэйсбүүкийн ерөнхийдөө энэ дагагч нар цуглуулж байгаа энэ олон мянган улсуудыг орлуулж байгаа, чарлуулж байгаа юм чи яг тэр нэгдүгээр ангийнхны хүүхдийн имийг л ярьдаг шүү дээ. Улс төр хулгай зэлгийг гэж яг тийм байхгүй. Бид юмны альва нэг юм утга учирыг би нэлээд алсаас нь явлаа шүү дээ. Хүн төрөлхтөн юм байдаг. Энэ олон зүйл хэдэн мянган зүйл амьтад дотроос бид яагаад ийм гоц байна вэ? Бидний тариг яагаад ийм том мөртлөө бид нар 7% ашиглаж байна уу? Цааталт нь энэ том тариг юм яах гэж ирээд байна уу? Яагаад бид нар ийм том тариг? Жил ирэх тусам том болоод байгаа шүү дээ тариг. Одоо тэр Неандертал тэр юу чулуунцгийн үеэс биднээс гавдын хэмжээ улам том болоод байгаа байхгүй. Яагаад бидний тарих улам том болоод байна уу? Улам их мэдээлэл бидний тарихад байгаа л байгаа байхгүй. Бид нар төрөхтөө ийм том мэдээлэлтэй төрдөг байхгүй. Таатай бид нар мэдээлэлээ сэрэж чадахгүйсаар өвчтдөг. Үүдээдсэн мэдээллүүдийг сэрэж чадахгүйсаар хоёрын оронд нэг хошнох шиг юмны араас гүйцэгцэр байгаа. Тэгээд нөгөө нэг 320 цохиулах 360 цохиулах тийм эрдэм их эрчим хүч бидэрт байдаггүй байхгүй. Их эрчим хүч. Одоо бид нар чинь энерги сайтай хүн, энерги муутай хүн гэж ярьдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан бид нар юм өөрийн дотоод сэтгэлийн асар тийм хүчтэй эрчим хүч бидэрт заяагдаг байхгүй. Заяагдаг. Бид нар зөвхөн 12 хүн бойлттой амьд хичээхийн зайны зөвхөн зүрхээ ажилуулгатай энэ л тийм хөгийн эрчим хүчтэй төрдөг байхгүй. Ихэн госод хүчрхий эрчим хүчтэй биш.
Зүгээр зүрхээ ажилуулах тань л ийм үлэм зэлмэн. Тэгээд тэр нь өвчлөн ядарна. Тэгээд тэрийг бүр улам үгүй ихэд архитарс янз янз юм хийдэг. Ийм л байдаг шүү дээ. Тэр хүчрэг эрчим хүч идэр чи одоо энэ Ванга эдэр бол амар хүчтэй эрчим хүчтэй байхгүй. Амар хүчтэй эрчим хүчтэй учраас тэр далтыг хүртэл харж шүү дээ. Далтыг хүртэл харж, далтыг мэдэрдэг. Тэр чи хүчтэй хүчрэх хүнэлдэг байхгүй. Тэрнээс юу гэдэг нь бие биений өвдөж архимаар донтцсон гэдэг далтыг хараад идэв юм дэрөөсөө биш. Энэ бол зүгээр яг нь нэгдүгээр ангийн хүүхдүүд дунд байдаг. Нэгдүгээр ангийн хүүхдүүд ярьдаг тийм домог яриа л байхгүй юу. Тэр тиймэрхүү хэмжээнд тарихтай усуудыг домог яриа нэг өвдөж чавддаг. Тэгэнгүүт нэг 10 сая төгрөг авчирч байгаа бөө мөө болдог тий. Тэгэхний сая 500 мянгаас ч одоо бүр 10 сая болчихсон. Чи бөө болохын тулд 10 сая төгрөг авчираад тэгээ бөө болно. Чи одоо яг би энийгээ шуулсан бизнес ч л явж байгаа байхгүй юу. Далдын ертөнцтэй холбогын тулд нэг 10 сая төгрөг төлчихдөг нь сайхан л шүү дээ. Тэгвэл хүн болгон үхлийн дараа амьдралыг очиж харчаад сайхан ярина үсттэй. Үхлийн дараа ингэдэг юм байлээ гэд. Одоо ингэж ичдэг болохын тулд мөнгө төлөж болчдөг бас сайхан л байна шүү дээ. Одоо энэ бүх баячир чинь бүгдээ ичдээ олоод зүгээрстэй үхлийн дараа тэгээд очдөг юм байна. Би одоо энэ амьдралд бол амьдрах шаардлагагүй мэр гээд ихэг нь амиа ордоо юм угаад ч юм уу яваад байгаа шүү дээ энэ чинь. Сайхан байдаг бол тийм ээ, муухай байдаг бол муухай байдаг юм байна гэдэгт бүгдээ ярина үсттэй. Тэгээ хин ч яагаад ярихгүй юу ч ярихгүй. Бид тэр зүгээр уулзаад байна гэдэг хааштай өвөлтөөгөө уулзлаа. Эмээтэйгээ уулзлаа, тэглээ инглээ гэд. Тэгэд өвөө эмээгээсээ үгснээ дараа юу ээдэг вэ гэж аяагаад асуудаггүй юм. Бид тэр зүгээр өөр хүнээс олонгол яаж тайлах уу? Өөр хүнийг яаж мөнгөтэй болох уу гэдгийг л өвөө эмээгээс асуугаад байдаг гэхээс яг очсны дараа үгсний дараа хайдсан, эхлээд юу болсон, дараа нь яасан, одоо энэ хаана байгаа вэ тухай яагаад ярихгүй байгаа юм. Зүгээр нэг 99 тэнгэр мэнгэр гэхэд юм яриад байгаас тийм 99 тэнгэр чи хаана үгүй биднээс ганцхан тэнгэр харж байгаа шүү дээ. Ганцхан тэнгэр харж байгаас биднээс нүдэнд тэр 99 ширхэг тэнгэр чинь тэгээ хаана байгаа юм. Яг бид нар тэрний тухай наривч тэр өөдөө тиймэр дотно байдаг юм бол тэгжил ингээд айхтар зүүн совингороо ч юм уу дад өвцөөр холбогддог юм бол яг асуудгүй юм. Яг бид нар зүгээр нэг хажууд мөнгө төлөө сууж байгаа хүний айж амьдрал салсан нийсний тухай өвгөөсөө байсагаа суучдаг. Өвгөө ер нь тийм юм ашиглах гэдэг юм уу? Хамгийн гол юм чинь тэр хүний зовлон яах вэ? Чамд нэг 5 цаас төлж байгаа. Чи өөрөө үгсний дараа юу хайчих гэдэг юм гэдэг ягаад асуудгүй. Өө одоо жишээлбэл би тантай адилхан яг ингээд үхчихөө одоо эхлээд хаана очих вэ? Дараа нь юу болох вэ? Яг ямар замыг туулах вэ? Яагаад тэрийг асуухгүй гэдэг. Та надад тэрийг харуулчаач гэж. Үнэхээр л холбогддог юм бол. Энэ үрдэл намаа сонссон та бүхэндээ баярлалаа. Дараагийн 7 хоногоор уулзтлаа. Баяртай. Тэгээд бас өөр ямар сэдвүүдээр сонсомоор байна уу? Юуныхээ лайвын сэдвүүдийг өгөөрөө. Бүгдээрээ сайхан амраарай. 11 хагас болж байна. Нилээ орой эхэлчихлээ. Баяртай.